За одоо та бүхэн тэгвэл бүр шоконд орох бах. Та бүхэн магадгүй энэ мэдээг үзэж дуусаад энэ солонгос хүмүүс чинь гайгүй байгаа гэж бодцоох бах. Ийм хэрэг гарлаа, тийм хэрэг гарлаа гэсэн аваар асвал өнгөрсөн 11 цагт мэдээгээр нь зүгээр битүү гарсан. За үүгээр дуусаагүй. Өнгөрсөн сард бас юу болсон гэж бодож байна. Саяхан мэдээгээр нь дахиад гарч. Би мах бод ингээд алдагдчихаараа юм яг ингээд мангар хүн шиг болчихтой. Ингээд балаа юм яриа л те. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр сүүлийн үед Солонгост бүр маш сони юм болоод байна. Би бүр гайхаад энэ Солонгос хүмүүс чинь зүгээр байгаа. Бараг олон нийтээр хувилдж байгаад ийм хэрэг байн хийгээд байгаа юм бах та гэж бодох хэмжээний бүр сонин үйл явдал болоод байна. Та бүхэн магадгүй энэ мэдээг үзэж дуусаад энэ Солонгос хүмүүс чинь гайгүй байгаа гэж бодцоох бах. Тэгэхээр юу болсон юм бэ? Би та бүхэндээ эхнээс нь танилцуулаад явъя. Ирэх сараас эхлэн 2 сарын хугацаанд архитан согтуурч жолоо барьж буй гэмт этгээдүүдийн эсрэг тусгай шалгалт улс даяар эхэлнэ. Цагдаагийн газрын мэдээснээр Баасан гараг бүрт улс даяар нэгэн зэрэг шалгалт явуулах мөн аймаг хотын цагдаагийн газар бүр 7 хоногт 2 удаа эсвэл түүнээс дээш удаа нэмэлт хяналт хийх төлөвлөгөөтэй байгааж үүнээс гадна өглөөний цаг, өдрийн хоолны цагаарч тусгай шалгалтыг явуулна гэдгээ мэдгдлээ. Цагдаагийн ерөнхий газрын судалгаагаар энэ оны 10 дугаар сар хүртэл архиуж жолоо бариад гаргасан 8100 орчим осол бүртгэгдсэн өнгөрсөн оноос ойролцоогоор 11 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. За тэгэхээр өнөөдөр яг 12 сарын 4 болж чинь өнгөрсөн 11 сард Солонгост согтуугаараа машин барьж явж байгаад аваар осол гаргасан маш олон хүн цагдаад баривчлагдсан. Би бүр үнэхээр гайхсан. Урд өмнө ийм юм болж байгааг байхгүй. Мэдээг нь үүсэх болгонд л хүмүүс согтуугаар машин барьж байгаад хүн дайраад алчлаа, аваар осол хийчлээ, ийм хэрэг гарлаа, тийм хэрэг гарлаа гэсэн аваар осол өнгөрсөн 11 цагт мэдээгэр нь зүгээр битүү гарсан. Тэгэхээр өнгөрсөн 10 сард архиуж жолоо бариад гаргасан 8100 орчим осол бүртгэгдсэн гэж байгаа байхгүй. Өнгөрсөн жилээс 11 хувиар нэмэгдсэн гэж боддоо. 1 хувиар биш, 2 хувиар биш, 11 хувиар нэмэгдсэн гэж боддоо. За тэгвэл өнгөрсөн 10 сар 11 сард ямар хэрэг гарсан юм би та бүхэндээ эхнээс нь танилцуулъя. Өглөөний 6 цаг 30 минут орчимд Кванжуугийн 8 игнэтэй өргөн зам дээр улаан гэрэл ассан байхад такси зогсолгүй гарч шууд урагш давхин ирж байсан шуудангийн ачааны машинтаа мөргөлдөжээ. Маш хурдан явж байгаад мөргөлдсөн учраас ачааны машин төмөр баган мөргөж зогссон байна. Харамсалтай нь 30 гаруй настай шуудангийн жолооч газар дээрээ нас баржээ. Тэрээр 2 бяцхан охины аав байсан бөгөөд өглөөний хүргэлтэндээ гарч явсан байжээ. За Ослоос 6 минутын өмнөх бичлэгийг харуул таксины жолооч болон түүний найз бүсгүй хамт ажилтдаг таксины жолооч ахтайгаа гуруула шүнжин архитаад үүрээр гарч яваа төрх машиных нь камерт бичигдсэн. Машиныг согтуугаар жолоодсон 20 гаруй настай залуу 5 шил сүүж уужгаад тэр чигээрээ жолооны ард сууж машина барьж явсан. Хурд хэтрүүлж улаан гэрэл зөрчиж скул зон буюу хүүхдүүд их явдаг газар 30 км цагийн хурдтай явнаа гэж заачсан байхад тэр дүрмийг зөрчөөд маш их хурдалж бүр эмэгтэй найзтайгаа машин дотор инээлдэж хөхрөлдөж тоглож байгаа төрхөнч таксиных нь камерт бичигдсэн. За хамгийн аимшигтай нь машина барьж яваа шалтгаан нь ахыгаа гэрт нь хүргэж өгчөөд найз охинтойгоо дахин архи нэмж уух гэж явж байсан байна. За тэгэхээр та бүхэн камерын бичлэгийг үзсэн баг. Шүнжэнгөө найз охинтойгоо ахтайгаа архиуж байгаа. Тэгээ өглөөний 6 цаг 30 минутын үед машина бариад тэр чигээр яваад гсэн байгаа байхгүй. Бүр тасарсан. Ухаан санаа нь эрүүл биш. За тэгээ зогсох улаан гэрэл ассан багт гэрлэн тохиод зөрчиж гарч ягаад хажуунаас ногоон гэрлээр явж исэн хүргэлтийн машинтаа мөргөлдөөд нөө хүргэлтийн машин маш хурдтай явж исэн учраас хажуу дэшээ шом мөргөөд дотор нь явж исэн 2 охины аав нь амь насаа алдсан ийм харамсалтай хэрэг гарсан. За одоо та бүхэн тэгвэл бүр шоконд орох бах. Энэ согтуугаараа машин барьж яваад хүний амь насанд хүрсэн ославаар гаргасан залуу шүүхээс хэдэн жилийн ял авсан гэж бодож байна. Согтуу жолоо барьж хүний амь хохиросон хэрэгээр 1 жил 6 сарын хорих ял авсан. Ердөө 1 жил 6 сарын хорих ял авсан гэж боддоо. Хамт явсан найз бүсгүн согтуугаараа машин барихыг дэмжиж зогсоож хориглоогүйгээд 2 сая воноор торгуулсан байгаа. Солонгост ийм үйл байдаг. Согтуугаараа машин барьж хахад хажууд нь орж ирээ суусан болвол хамт орж ирж машинд нь суусан хүн бас гэмт хэрэгтэн буруутан болдог. Монголд ч гэсэн энэ хууль
хэрэгждэг бах те. За арын суудалд байсан хамт таксины компанид ажилладаг ах нь согтуу байсан ч намайг хүчээр суулгасан. Би сууя гэж суугаагүй. CCTV камерын бичлэгийг харах юм бол намайг татаад шангааж агаад хүчээр суулгасан гэдгийг харж байгаа штэ гээд тэр нотлох баримтаа үзүүлээд шүүхээс буруугүй гэсэн шүүхийн шийдвэрийг гаргасан байгаа. За нас барсан жолооч 8 настай, 10 настай 2 охины аав байжээ. Хүүхдүүд нь эхэндээ аав минь ажилдаа яваад ирэхгүй удаж байгаа гэж ээжтэй байнга хэлдэг байсан бол хэсэг хугацааны дараа аавынхаа нас барсныг хүлээн зөвшөөрч аав маань тэнгэрийн компанид хүргэлт хийж ажиллаж байгаа гэж ярьдаг болжээ. Хохирогчийн ар гэр бүл шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дахин давж заалтахаа мэдэгдэжээ. За яг энэ мэдээний доор Солонгос хүмүүсийн үлдээсэн сэтгэлдлийг би та бүхэндээ уншиж өгье. Энэ шүүгч нар чинь галзуурчсан юм биш үсттэй. Шүүхийн хариуг сонсоод үнэндээ итгэсэнгүй, төвчиж чадахгүй нэ гэсэн байна. Ийм хүнийг дахиж нийгэмд гаргаж ирэхгүй байвал таарна. Хүн алчхаад байхад 1 жил 6 сарын ял өгч байгаа юм уу? Гэмт хэрэгтнүүд амьдрахад үнэхээр таатай улс шүү манай Солонгос. Яагаад арх гударсан хүмүүс нь өгөхгүй? Зүгээр өнгөрөөд гин буруугүй явж байсан хүн гомдолтойгоор өгдөг юм болоо. Шүүгч энэ хүнийг 2 алсан байна. Ийм хууль байдгийм үү? Хэргийг шалгасан прокурор, шүүсэн шүүгч та нарын гэр бүлд ийм зүйл тохиолдсон бол адилхан шийдвэр гаргах байсан болов уу? Шүүгч нь илүү аимшигтай буруутан байжээ. Нэг гэр бүлийг сүйрүүлж орхижээ гэсэн сэтгэлдлүүд байна. За манайхаа нааша түр анхаарал хандуулж байгаарай. Зөвхөн Unity-ийн хэрэглэгчид 12 сард уцаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтээ. Тодруулбал та Unity-ийн салбарууд болон Toki App-аас хүссэн гар утсаа бэлнээр болон лизингээр аваад утасны үнийн дүнгээс хамааран сар бүр 5-аас 50 гигабайт дата бэлгэнд аваарэ. Та бүхэн хүснэгтийг харж байгаах утасны үн сая хүртэлх бол сард бэлгэлэх дата 5 гигабайт, жилд авах нийт дата 60 гигабайт. За тэгээ саяас 2 сая бол сард 10 гигабайт, жилд 120 гигабайт. Тэгээ 2 саяас 3 сая 200 бол сард 20 гигабайт, жилд 240 гигабайт. 3 сая 200-аас дээш болол сард 50 гигабайт, жилд авах нийт дата 600 гигабайт юм байна. Бусад операторын хэрэглэгчид Unity-ийн шин дугаартай болоод гар утас авснаар уг урамшуулалд хамрагдах боломжтой. Toki App-аар лизингээ шийдүүлэн шин гар утсаа гэртээ хөргүүлэн аваарай. Урамшуулалт дуусах хугацаа 2025 оны 12 сарын 31 хүртэл юм байна шүү. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. За үүгээр дуусаагүй. Өнгөрсөн сард бас юу болсон гэж бодож байна. Сөүл хотын Каннам дүүргийн төв хэсэг согтуу жолооч осол гаргаж гадаадын иргэн амь насаа алдлаа. Өнгөрсөн шөнө 21 цаг 40 минут орчимд Каннам дүүргийн Тусан дээрүү гудамжинд хар өнгийн суудлын машин явган хүний гарцаар гарч байсан хүмүүс рүү өндөр хурдтайгаар давхин ирж мөргсөн ноцтой осол гарчээ. Энэ үед явган хүн зорчих ногоон гэрэл асаж явган зорчигчид зам хөндлөн гарч байсан бөгөөд жолооч зогсох ёстой улаан гэрлийг зөрчин давхиж явган зорчигчдыг тэр чигээр нь мөргсөн байна. Энэ ослын улмаас 30 орчим настай Канад улсын иргэн эрэгтэй газар дээрээ нас барж 20 гаруй настай солонгос эмэгтэй хүн дээр бэртэн эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал нь маш хүнд байгааж цагдаагийн байгууллагын мэдээснээр осол гарсны дараа жолооч машинаа үргэлжлүүлэн хөдөлгөж зүгтах гэж оролцсон ч хүмүүс хүчээр зогсоож газар дээр нь баривчилжээ. Баригдсан 30 настай жолооч нь жолооны эрх цуцлагдах төвшөнд согтсон байсан бөгөөд хамт явж байсан 30 настай эрэгтэй зорчигч мөн согтуугаар жолоо барихыг дэмжсэн гэж үзэн хамтдаа баривчлагдсан байна. За энэ мэдээний доор солонгос хүмүүсийн үлдээсэн сэтгэлийг би та бүхэндээ уншиж өгье. Канада улсаас энэ мэдээг дэлхийн нийтэд хүргээсэй. Улсаараа онгоонд орж байж л дээр байгаа хэд архитан жолоодохын эсрэг хуулиа чангадгах байхаа гэсэн сэтгэлдэл дээр 4700 хүн лайк дарсан байна. Санал нийлсэн байна. Архиугаад машин бариул шууд цаазаар авах хэрэгтэй гэсэн сэтгэлдэл дээр 5600 хүн лайк дарсан байна. За улсаараа онгоо болж байна. Солонгос архитан согтуурч машин барих тал дээр хууль ямар сул болоод байнга ийм хэрэг мэдээгээр гарч байдаг юм бэ гэсэн сэтгэлдээр 3500 хүн лайк дарсан байна. Архиуч машин барьж яваад хүн бэртээсэн бол алуурчин гэж үзээд шууд цаазаар авах юм уу? Насаар нь хорих хэрэгтэй гэсэн сэтгэлдээр 2300 хүн лайк дарсан байна. Канад руу явуулж Канадын хуулийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй. Тэгээд Солонгост насаар нь оруулахыг нь хоригл, насаараа Канадын гэмт хэрэгтнүүдтэй шоронд амьдрах гэсэн сэтгэлдээр 1100 хүн лайк дарсан байна. За тэгсэн болоогүй. Яг энэ хэрэг болоод удаагүй юу болсон гэж Сөүл хотын Чонгнуу дүүрэгт согтуу жолооч замын хөдөлгөөний гэрлэн дохиог зөрчиж Японоос аяллаар ирсэн ээж охин хоёрыг мөргсөн ноцтой осол гарлаа. Энэ ослын улмаас ээж нь болох 50 орчим настай Япон эмэгтэй газар дээрээ нас барж 30 гаруй настай охин нь хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Осол өчигдөр орой 22 цагийн үед Чонгнуу дүүргийн нэгэн уулзуур дээр болсон байна. Камерын бичлэгээс харвал бусад машинууд гэрлэн дохиогоо
хүлээгээд зогсож байхад хар өнгийн суудлын машин улаан гэрлээр зөрчин орж өндөр хурдтайгаар дайрч гарan зүүн эргэх үедээ явган хүний гарц руу орж хоёр эмэгтэйг мөргөжээ. Хүчтэй мөргүүлсний улмаас ээж нь 10-аас 15 метрийн зайд шидэгдэж газар дээрээ ухаангүй болсон бол охин нь толгой хэсэгтээ хүнд гэмтэл авч маш их цус алдсан гэж гэрчүүд ярьсан байна. Ээж охин хоёрыг мөргсөн машин хажуу талд байсан цэцэрлэгийн овоог мөргөөд зогсжээ. Осол гаргасан 30 орчим настай эрэгтэйгээс цусны шинжилгээ аваад үзсэн согтуурлын хэмжээнд жолооны эрх хасагдах түвшинд ухаан мэдрэлгүй явж байсан нь тогтоогджээ. Цагдаа нар түүнийг согтуугаар жолоо барьж хүн гэмтээсэн хэрэгээр газар дээр нь баривчилсан боловч хожим Япон иргэн ээж нь нас барсан тул хэргийг аюултай согтуугаар жолоо барьж хүний амь хохироосон онц ноцтой гэмт хэрэг гэж өөрчлөн шалгаж эхэлсэн байна. Цагдаа нар жолоочийг архин бүрэн гарсны дараа байцаалт авч шүүхэд саатуулах хүсэлт гаргах төлөвлөгөөтэй байна. Согтуугаараа машин барьж явж байгаад гарцаар гарч явсан Канад хүнийг мөргөөд алаад удаагүй яг энэ хэрэг араас нь болж байгаа байхгүй. Бас гарцаар гарч явсан Япон ээж охин хоёрыг дайраад ээж нь бүр 10-15 метрийн зайд шидэгдээд газар дээр амьнасаа алдсан байгаа. Тэгээ энэ хэргийг үзээд үнэхээр сэтгэл өвдсөн. Яагаад вэ гэхээр охин нь Солонгос улсад үнэхээр дуртай байна л да. Ээжигээ бүр гуйсараад миний дуртай Солонгос улсад очиж үзье. Үнэхээр гоё газар байдаг гэд ээжигээ Солонгос дагуулад аюу аялаад явж байгаад муухай хэрэгт орж байгаа байхгүй юу. Энэ мэдээг бол маш их Солонгос хүмүүс үзсэн байсан. Энэ мэдээний доор Солонгос хүмүүс ямар сэтгэл үлдээсэн бэ би та бүхэндээ уншиж өгье. Аяллаар яваад ийм өөдгөө амтнаас болж амиа алдаж байдаг гуйж байна. Согтуугаар машин барьсан тохиолдолд хатуу арга хэмжээ аваач гэсэн сэтгэл дээр 6900 хүн санал нийлж лайк дарсан байна. Энэ нөхрийг Япон руу дагуулж яваад цаазаар авнуу яануу дураараа шийдвэр гаргаарай гэсэн сэтгэл дээр 3100 хүн лайк дарсан байна. Уучлаарай. Ээжигээ баярлуулах гэж Солонгос дагуулад ирт ямар хэцүү байгааг нь хинч ойлгож чадахгүй гэсэн сэтгэл дээр 2700 хүн лайк дарсан байна. Охин нь Солонгост их дуртай болохоор ээжигээ дагуулад ирсэн гэсэн. Одоо бол хамгийн үзэн яддаг орн нь Солонгос болсон байх таа гэсэн сэтгэл дээр 566 хүн лайк дарсан байна. Улсынхаа нэрийг гутааж байна. Архиугаад машин барьсан тохиолдолд хуулийн арга хэмжээ яал шийтгэл баг ногдуулж байгаа болохоор ийм асуудлууд байн гараад байна шүү дээ гэсэн сэтгэл дээр 3600 хүн санал нийлж лайк дарсан байна. Саяхан нэг Канад хүн согтуу хүнд дайруулж амиа алдсан. Хамт явж байсан хүн нь хүнд бэртсэн гэж мэдээ гарсан. Дахиад л яг адилхан гэмт хэрэг болж байх юм. Хичнээн хүн үхэж байж хуйлаа чангалах юм болдоо гэсэн сэтгэл дээр 3000 хүн лайк дарсан байна. Архиугаад машин барьсан тохиолдолд хүн алах гэж завдсан гих ялыг өгөх нь зөв гэсэн сэтгэл дээр 1900 хүн лайк дарсан байна. Аялахаар ирээд ийм асуудалд орж байдаг. Ар гэр бүл нь насан туршдаа Солонгосыг үзэн ядаж амьдрах байх таа гэсэн сэтгэл дээр 1100 хүн лайк дарсан байна. Энэ улс галзуурчсан юм шиг байна. Хүүхэд их төрүүлгэж тэтгэлэг өгч байхаар гэмт хэрэгтнүүдийг барьж авч хорихгүй бол алуусаар байгаа дууслаа гэсэн сэтгэл дээр 1200 хүн лайк дарсан байна. За үүгээр дуусаагүй. Өнгөрсөн сард бас нэгэн харамсалтай хэрэг болсон. Өнгөрсөн сард 36 настай эрэгтэй явган хүний гарцаар гарч яваад архиусан жолоочийн машинд дайруулан нас барсан. Осолд орсон эрэгтэй эхрүүдийн эцэг болох гэж байсан. Эхнэр нь 6-7 хоногтой жирэмсэн байжээ. Видео бичлэг дээр нөхөр нь эхнэрлүүгээ инээж удахгүй хүүхдүүдтэйгээ уулзна гэж баярлаж хөөрөн ярина. 36 настай И Чун Хи гэх залуу саяхан гэр бүлээ орхиж оджээ. Өдөржин инээдэг байсныг нь би харах дуртай байсан. Хүүхдүүдэд төрөхөөр уйггүй хичээж зүтгэж ажиллаж амьдрын битгий санаа зовоороо гэж байнга хэлдэг байсан. Надад үнэхээр хэцүү байна. Цээжиг минь хэн нэгэн зүсчихсэн юм шиг өдөр хоногийг өнгөрүүлэх үнэхээр хүнд байна. Гидсэнд байгаа хоёр хүүхдээ бодоод хоол хүчээр идэх гэхээр үнэхээр хоолоогоор давахгүй байна. SUV машин жолоодож явсан жолоочийн архины хэмжээ 0.2% байсан. Тасарсан явж байсан. Архиусан үедээ машин барьж хүмүүсийг хохирох нь зүгээр нэг алдаа биш. Аллахтаа дүүцэхээр аюултай үйлдэл гэдгийг бид нар мартаж болохгүй. Солонгос 7 жилийн өмнө Юнчан Ху Pop гэх хууль гарч архиуж жолоо барьж хүний амийг хохироосон тохиолдолд насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж хуулиа чангалсан боловч бодит байдал дээр шүүхийн ял ногдуулах хэм хэмжээ ихтэй 8 жил хүртэл хорих ялаар ногдуулж байгаа нь тун харамсалтай. За жишээ нь Сөүлийн Кангнам дүүрэгт цогтуугаар машин барьж явсан 20 орчим насны эмэгтэй машин мөргөөд зүхтаж яваад мотоциклдоо хүргэлтийн ажил хийж явсан жолоочийг дайрж алсан хэрэгт буруутгагдаж 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. За бас өмнө нь цогтуугаар жолоо барьж яваад баригдаж үнэмлэхээ асуулчхаад
дахин согтуу машин барьж яваад урсгал сүрж 2 хүний амь насыг хүнээсэн 20 орчим насны эрэгтэй ч мөн 8 жилийн хорих ял авсан. За Солонгост жил бүр 10,000-аас дээш согтуугаар машин барьсан осол гарч жилд 100-аас дээш хүн нас барсаар байна. Энэ аимшигт гэмт хэргийн ард гэр бүл хагцаж, салж, сүйрч, бяцхан хүүхдүүд ирээдүйд аав, ээж, эмээ өвгөө орхигдож үлддэгэ. Нэг хүний буруу шийдвэр олон хүний амийг гэр бүлийг ирээдүг үгүй хийдэг гэдгийг бид мартах ёсгүй. Та бүхэн гайхаж байгаа. Солонгост цогтуугаараа машин барьж яваад ийм их аваар осол гарсан юм уу гэд би зүгээр хэдийг нь түүж та бүхэндээ танилцуулж байгаа шүү дээ. Өнгөрсөн сард болсон хэрэгүүдээс бас нэгэн хэргийг би та бүхэндээ танилцуулж өгье. Өнөөдөр өглөөний 4 цаг 30 минутын үед Сөүл хотын нэгэн дүүрэгт согтуу машин барьж авсан эмэгтэй жолооч замын хажууд зогсож байсан 4 машиныг дараалан мөргөж улмаар онхолдож машин нь хөмөрсөн хэрэг гарлаа. Хяналтын камерын бичлэгт тухайн эмэгтэйгийн машин гудамж руу айжуухан эргэж орж ирснээ гинэт хурд нэмэн зогсож байсан машинуудыг нэг нэгээр нь мөргөж байгааг харж болно. Эцэст нь эмэгтэйгийн жолоодж явсан SUV нь мөргсөн автомашинуудын нэгний дээрээс нь үсрэн гарч замын эсрэг тал руу онхолдож өөр нэгэн машинтаа мөргөлдсөний дараа зогссон байна. 40 гаруй настай осол гаргасан эмэгтэй хүнд бэртээгүй бөгөөд түүний архины хэмжээ 0.8%-аас дээш буюу жолооны үнэмлэх цуцлагдах түвшинд согтсон байсан нь тогтоогджээ. Аврах ажилчид эмэгтэйг машинаас нь гаргаж авсны дараа хэргийн газрыг шалгахаар ирсэн цагдаагийн ажилтнанд агсам тавьж хөлөөрөө өшөглөж төрийн албан үүрэгт саад учруулсан байна. Цагдаагийн ажилчид уг эмэгтэйд төрийн албан үүрэгт саад учруулсан болон согтуугаар жолоо барьсан гэсэн 2 хэргийг зэрэг оноон шалгаж шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр согтуугаараа машин барьж яваад аваар осол гаргасан эмэгтэй машинаас нь аврагч ажилчид гаргаад ирсэн чинь цагдаагийн ажилчдын өөдөөс хэрэлдээд өшөглөөд агсам согтуу тавьсан гэж байгаа байхгүй юу. Энэ хэргийг уншиж байхдаа би яг нэг өмнөх ослоо бодсон байхгүй юу. Би бас яг согтуугаараа машин барьж явж байгаа Солонгост маш том аваар осолд орж исэн гэд нэг бичлэг болгоод гаргацсан байгаа шүү дээ. Яг тэр хэрэг мэн санаанд орж исэн. Яасан бэ гэхлээр би ч нөгөө машин мөргөө цухтаацсан шүү дээ. Тэгээд миний араас тэр мөргүүлсэн машин хөөж байгаа цагдаа дуудлага өгөөд цагдаагийн машинууд 2-3 машин миний машины урд ирээд зогсож иж би миний машин зогсоод би цагдаагийн хэлц дээр очиж исэн байхгүй юу. Тэгэхээр би бол тэрийг санахгүй байгаа. Амар байгаа. Яа би одоо энийг ярихаар л ингээл шууд айд сүрдэг байхгүй юу. Яа тэр үед хүн дайрцсан бол яана те. Бурхан намайг үнэхээр харж үтсэн гэж боддог байхгүй юу. Бүр нилээн удаан хол цухтаасан ш. Түндэнмээс Чонгянгийн хүртэл би цухтааж байгаа байхгүй юу. Бүр нилээн зайтай тэр чи одоо хэдин бараг 5 км гаруй зай байгаа ш. Тэр үед би юу ч санахгүй байгаа. Тэгээд цагдаагийн ажилчид сүүлд намайг цагдаагийн хэлц дээр одоо эрүүл болсныхаа дараа 3 хоногийн дараа ирж байцаалдаг гэдэг юм бэлээ. Тэгээд 3 хоногийн дараа яваад очиход тэр цагдаагийн ажилчид надад нөгөө яг цагдаагийн хэлц дээр юу ярьсан талаар бичлэгийг шууд надад харуулж байгаа байхгүй юу. Тэрэн дээр би шал согтуу. Юу гэж хэлж ийн гэж. Нөө согтцсон хүн чи яах вэ те. Юу сүртэй. Тэр машины найл харъя. Нэг хальч хүргээл гарсан штэ. Би мөнгөний төлчий наад машины чинь. Яа одоо бүр өөрийгөө яг тэр тухайн үед байсан золбог зүгээр цохол амаар санагдаж байгаа. Ийм тэнэг болдог хүн, ийм тэнэг өөрийнхөө юу хийгээд ямар аимшигтай юм хийгээд явж байгаагаа мэдхээ болж байгаа байхгүй юу. Яг энэ архинд буруу гэлтгүүл дээ. Тэр архиух сонголтыг би өөрөө л хийсэн шүү дээ. Зүгээр ийм тэнэг болдог байхгүй юу. Ямар аимшигтай гэмт хэрэг хийсэн гэдгээ ойлгохгүй те. Цагдаагийн газар ирчээл наа машиныхын мөнгийг би төлчий хальт шүргээл гарсан биш. Наадах чинь би арчаад өгч юм өгчийгээд хэрүүлээгээ сууж байгаа байхгүй тэнд би. Одоо баг 10 хэдэн жилийн өмнө болсон хэрэг шүү. Одоо тэр үеийнх золбоо өнөөдөр энэ сууж байгаа золбоо хоёр маш их өөрчлөгдсөн шүү. Зүгээр яг энэ эмэгтэйгийн тэр цагдаагийн удаас агсан тавьж байгаа яг тэр төрхийг нь хараад би ч гэсэн яг ингэ тэнэгтэй явж байсан да гэж зүгээр гинт яг тухайн тэр дурсамж сэргэж ирсэн байхгүй юу. Арх гэдэг хүний ийм тэнэг төвшөнд аваачдаг. Энэ үнэхээр тэнэг угаас тээ. За архиуд согтуугаараа машин бариад ийм их аваар осол гараад хүмүүс амиа алдсаар байхад тээ. Саяхан юу болсон гэж. За саяхан Канада улсын иргэн Япон ээж охин хоёрын согтуу жолоочийн машинд дайруулж амиа алдсан ослын дараа Солонгосын цагдаа нар согтуугаар жолоо барихтаа тэмцэх шалгалтай улам чангадгаж эхэлжээ. Тэгвэл өчигдөр Сөүл хотод явуулсан гинтийн шалгалтын үеэр архиуд жолоо барьсан жолооч нар дахин олноороо илэрсээр л байлаа. Сөүл хотын төвийн нэгэн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд цагдаа нар гинтийн шалгалт эхлүүлэхэд жолооч нар дараалан зогсож архины тест өгөв. За хүчтэй үлээгээрээ, илүү хүчтэй үлээгээрээ. Илүү тоо илүү. За гэвч шалгалт ихснээс ердөө 50 минутын дараа л нэг эрэхтэй баригджээ. Цусны шинжилгээгээр түүний архины хэмжээ 0.35% буюу жолооны эрх түтгэлзүүлэх төвшөнтэй байсан байна. Тэрээр би пив нэг аягал уусан юм аа. Ингэтлээ өндөр гарна гэж бодоогүй. Өчигдөр их уусантай л холбоотой байх хэмээн итгэхийн аргагүй
тайлбар өгчээ. Мөн өөр нэгэн эрэгтэй 3 цагийн өмнө л уусан гэж хэлсэн ч шинжилгээгээр 0,23% гарсан байна. Энэ нь торгуул ноогдуулахгүй хэмжээ боловч архины үлдэгдэлтэй үед жолоо барих хориотой үзүүлэлт юм. Өчигдөр орой цагдаа нар Сөүл хотын Кангнам метроны буудлын орчмын 4 газар зэрэгт гинтийн шалгалт явуулахад нийт 7 хүн баригдсан. Үүнээс 3 жолооны эрх хасагдах төвшөнд согтсон байсан байна. За тэгэхээр Солонгосын мэдээгээр өнгөрсөн сард ийм олон хүн амь насаа алдсан гэд ийм олон аваар осол гараад ишүү согтуугаараа бити машин бариараа гэд хилээд байхад л хүмүүс нь саяхан мэдээгээр дахиад гарч согтуугаараа машин барьсаар л байна. Ерөөсө Кангнамын 4 замын уулзвар дээр хүмүүс шалгахад 7 хүн баригдаж байна гэж. Тэгээ 3 жолооныхоо өмнөлхийг асуулж байна гэж. За тэгээ удахгүй шинэ жил боллоо. Монголд бол шинэ жил болно гэд бөөн баяр болдсон шүү дээ. Энэ тэндгүүл баяр болдог. Гэр бүлээрээ, ажлынхнаараа, хамаатан садны найз нөхөдгөөтэй бүгдээрээ угаасаа баяр ёслолоо тэмдэглэн. Баяр ёслол их болохын хэмжээгээр л тэгэл архитан согтууралт бас зөндөө болно. Архитан согтуурсан, мансуурсан байгаа үедээ те, согтцсон байгаа үедээ машин барих тохиолдол их гарна. Би энэ мэдээг бүр албаар бэлдэж монголчуудаа хүргэе гэж бодсон юм аа. Архиугаад машин барина гэдэг тоглоом биш. Архиугаад машин барина гэдэг ямар аюултай гэдгийг надаар хэлүүлдэггүй та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Эрүүл саруул ухаантай энэ толгоо эрүүл ажиллаж байгаа үедээ бид нар архиуул ямар аимшигтай зүйл болдгоо гэдгийг өнөөдрийн мэдээнээс хараад заастаа архиулт хүн байх шүү. Архиугаад машин барилдгүй хүн байх шүү гэж бодцоож байгаа. Архиусны дараа юу болдог гэж архины 20% шууд ходоод руу үлдсэн 80% нь нарийн гидсний цуснд шимэгдэнэ. Цуснд орсон архин 5-аас 10 минутын дотор тархинд хүрч мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлдэг. Мэдрэлийн дамжуулалтыг сааруулж тархи удаан ажиллаж эхэлдэг гэсэн үг. Та бүхэн сайн сонсоод аваарай. Тархины дараалан саажих процесс согтолтын үе шат 0.2%-аас 0.5% бага согтолт явагддаг. Сэтгэл өндөр, айдас багасдаг гинэ энэ үед. Өөрийгөө сайн хянаж байгаа гэж эндүрдэг гинэ энэ үед хүмүүс. Гэвч анхаарал хурдны мэдрэмж буурж эхэлжээдэг. За 0.8-аас 0.15% дунд зэргийн согтолт явагддаг. Хөдөлгөөн удааширч гар хөлийн энэ мэдрэмж алдагдаж эхэлдэг. Хэл яриа ээрж эхэлдэг. Одоо бид чинь согтоод эхлэхээр яадаг үлээ те. Өнөөдөр дахин жоохон луучил даа гэдэг нэг сонирн болоод эхэлдэж шүү дээ. Тэр үе шийдвэр гаргах чадвар буурна. Машин барих үед тархи аюулын дохиог цаг тухайд нь илрүүлж чаддгүй. Энэ бидний тархи байнга ажиллаж бүх юмаа хянж удирдах, энчэнээс хүн гарч ирэх нүү, тэнчэнээс машин гарч ирж гэн, тэнд гэрлэн тохио асч гэн, араас машин ирж гэнүү толиндоо харах те. Маш их хэмжээний энэ тархи ажиллаж байгаа тийм үү. Тэр бүх мэдрэлийн системүүдийг архи устгачдаг гэж байна. За дараа 0.2-оос 0.3% хүрэх үед хүнд согтолт тэнцвэр алдагдана. Ой санамж түр алдагдаж бүх зүйл эргэлдэж байгаа мэт болно. Одоо яг л нөгөө дэлхий жингүүдэл те аз жаргалтай амтан болж байгаа юм шиг те баярлж хөөрөөл өста бүх юм сэтгэлд багтаал өста нөгөө Чингис хаан болно гэдэг шиг зүгээр л муухай дурсам сэтэрчлээ. За зарим хүний бүр ухаан балартаад нөө тасраад нөө унж эхэлдэж шүү дээ. Явж байгаа л амар унаал нүүр амаа бэртээгээл юм мөргөөл ер нь тэр хэмжээ нь 0.2-оос 0.3% гэж байна. За 0.4%-аас дээш хэмжээнд архиух юм бол амь насанд аюултай түвшинд хүрдэг. Тархины амьсгал зүрхний химийг хямдаг хэсэг саажна. Хүн ухаан алдаж амьсгал боогдож нас барах аюултай гэж байна. Маш олон Монголын залуучууд архиуж агаад архины хордлогонд ороод амь насаа алдсан шүү дээ. За тэгэхээр би та бүхэндээ бүр үнэхээр чин сэтгэлээсээ анхааруулад хэлмээр байна. 0.2%-аас 0.3% хүнд согтолтонд орхол юм бол та өөрийнхөө сүнс сэтгэл энэ ухаан мэдрэлээ чөтгөрд даатгуулж чинь гэсэн үг шүү. Энэ бол бүр үнэхээр үнэн. Хүнд өөртөө сонголт хийдэг энэ оюун ухаан бодол гэж байгаа те. Энэ оюун ухаан бодлыг сэтгэл гэж яриад байгаа юм л да. Хүний энэ бие мах бод эрүүл байгаа үед энэ сэтгэл сүнс оюун ухаан нь тэр бие мах бодоо удирдах чадна. Харин бие мах боддоо одоо хар тамхич юм уу те одоо энэ архич юм уу ямарваа нэгэн тийм муу юмыг оруулаад хордоод тэр дотроос нь тэр хорт үйл ажиллагаа нь явагдаад одоо энэ тархины үйл ажиллагаа энэ оюун ухааных нь бүх үйл ажиллагааг нь алдагдуулчих юм бол энэ сэтгэл сүнс энэ оюун ухаан нь тэр хүний бие мах бодийг удирдийгээд удирдах чадахгүй. Удирдах чадахгүй хэмжээнд хүрнэ. Би та бүхэн бүр үнэхээр гайхмаар сони юм ярьж хөө. Бид нар архиугаа согтохоороо бидний энэ оюун ухаан бодол сэтгэл энэ одоо тий хүний бие дотор байдаг сүнс согтдог гэж бодож гинүү.
Үгүй. Оюун ухаан энэ сэтгэл сүнс бол яг тэр чигээр байгаа. Харин энэ хүний бие мах бодит байгаа энэ эсүүдээр дамжаад энэ сэтгэл оюун ухаанд хүрдэг энэ бие мах бод нь системээ удирдах чадхаа болцохороо нэг сэтгэл нь 1000 тэрүүнийг залъя гэд контролдож удирдах чадхаа болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүн чинь те зүгээр яг ингээд бие мах бод нь ингээд алдагдчихаараа юм яг ингээд мангар хүн шиг болчихдог те ингээд балаа юм яриад те сонь шийдвэр гаргаад ийм аюултай шийдвэрийг гаргаад гэмт хэрэгт оролцолтол би баян хэлдэж штэ шоронд орсон хүмүүсийн 70-80% архиусныхаа дараа гэмт хэрэг үйлдэл шоронд орсон байдгаа гэдэг. Тэгэхээр ерөөсөө архиугаад согтчихл байвал бодох хэрэгтэй. Би өөрийнхөө ухаан мэдрэлийг алдаад өөрөө удирдахгүйгээд бие мах бодоо чөтгөрт даатгах гэж байгаа юм байна те. Тэгээ яг энэ цаг үеэс ахуулаад таны энэ бие мах бодыг муу зүйл бол зүгээр хаашаа удирдах уруу татна. Яагаад та өөрөө контрол алдсан юм чи. Тэгээ миний амьдралдаа гаргасан бүр хамгийн зөв шийдвэр бол би дахиж архи хамсахгүй гэдэг шийдвэр зүгээр миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсан. Ёо би ямар азарын шийдвэрийг гаргасан юм бэ? Би цаашдаа ч гэсэн архийг хамсахгүй гэж бодож байгаа. Тэгэхээр удахгүй шинэ жил болох ч байгаа та бүхэн зөндөө баяр ёслолд очих бах те. Очихдоо аль болох архийг баг угаараа болж өгвөл бити амс. Уух шаардлагатай бол нэг тулгаад нэг хальт амсаа тавих юм уу те. Тэгээ бас нэг зүйлийг хэлэхэд хажуудах найз чинь ч юм уу хажуудах хин нэг чинь уухгүй гэх юм бол бити архиа шахаж байгаараа. Ер нь архиа шахна гэдэг чинь бүр хамгийн муухай үйлдэл байхгүй юу? Тэгэхээр би ч гэсэн өөрөө архиудаг байхдаа яг орж ирсэнтэй эрүүл байгууныг архиа шахчих гад байдаг гэсэн. Өөртөө согтоод ирэхээр тэнэг үйлдэл гаргахаа мэдж байгаа штэ. Тэгэхээр хажуудаа байгаа хүн бидний тэр тэнэг үйлдлийг харчиндаа гэдгээс санаа зовоод адилхан согтоож адилхан тэнэг болох гэж уруу татдаг байхгүй юу. Тэгээ нөгөө нь уухгүй гэхээр гэл бөөнөр шахаад. Ийм тэнэг үйл явдлаа одоо энэ шинэ жил баяр ёслолоор бүгдээрээ зогсооцоогоор шахаад авах юм бол тэр Золбоо ТV-гийн сүүлийн оруулсан бичлэгийг үзгээд миний бичлэгийг явуулчих заяа. Архиугаа бити шах гэсэн гээд. Уухгүй гэж байгаа бол хүндэтгээд ямар мундаг юм бэ? Кул лайк дараад тэгвэл гоё ус юм ундаа гоё хүндэлчихэж байгаарай. За тийм ямар таач өмнөх сар бүр сонин хэрэгүүд дахин гарч ирээдсэн болохоор би бүр гайхаа шоконд ороод Монголд одоо ингэ шинэ жил болох ч байгаа баяр наадам болох ч байгаа болохоор монголчууд минь бас архитаар суугаад бити алдаа гаргаад муу муха хэрэг түүхт орооцолтоосоо гэж санаа зовсон үүднээс өнөөдрийнхөө энэ мэдээ бэлтлээ. Та бүхэн өнөөдрийн мэдээг үзээ зөндөө зүйлийг эргцүүлж бодсон байх ойлгож авсан байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээ өнөөдрийн Золбоогийнхаа бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Бай.